За сайн байцгаана уу. Та бүхэн өдрийн мэндийг хүргэе. Green Plus podcast-ийн маань 3 дахь удаагийн дугаар эхэлж байна. За энэ удаагийн зочноор бол Монголын хамгийн анхны веган хоолтой эмнэлэг, Корсон эмнэлгийн эмч, Корсон эмнэлгийн үүсгэн байгуулагч Сарвал эмч маань оролцож байна. За тэгээд та бид бүхний энэ урилгыг сайхан хүлээж авч оролцож байгаад бас маш их баяртай байна. Тий. За танд их баярлалаа. За тэгээд ерөнхийдөө бол та өөрийнхөө нөхрийг товчхон танилцуулчвал яаж ийн бид нарт одоо хэдэн ангаах их сургуулийг мэдээж төгссөн байх те. За тэгээд хаана ямар мэдлэр ажиллаж ивэг хэдэн оноос ахгуулаад ийм веган ургамлын гаралтай хоол хүнсийг бас давхар хүмүүст өгөөд эмчилгээгээ хийдэг тийм эмнэлгийг бас ингэж бас эмнэлэг нээсэн түүхээсээ бас хуваалцвал бас их сайхан байна л да. За сайн байна уу. Тэгээд та бүхэн намайг ийм сайхан нэвтрүүлэгт урьж оролцуулсанд маш их баярлж байна. 1996 онд 10 жилийн 1-р 10 жил төгсөөд шууд ангаахын их сургуульд шалгалт өгөөд тэнцээд азан тааш тэнцээд тэгээд 2002 онд төгссөн. 2002 оноос хойш эхлээд бол би чихамар хоолой эмч эмчээр төгссөн байгаа. Уул нөгөө гоо сайхны мэслийг их сонирхдаг байсан. Тэгээд чихамар хоолой эмч илүү тохиромжтой болоо гэд эмчжид ажиллаж байгаад дараа нь зүүнний эмч болоод тэгэл 2009 онд бол мэдрэлийн эмчээр төгсөөд тэгээд тэрнээс хойш одоо Цэргийн Төв госпиталь, Хаан уул дүүрэг, Гурван гал гэх мэт эмнэлгүүдэд мэдрэлийн эмчээр ажиллаж байгаад одоо яг нэг 3 жилийн өмнө 2018 оноос Корсон гээд өөрийнхөө хувийн эмнэлгийг 15 ортой мэдрэл сэргийн засгийн эмэгтэйчүүдийн эмнэлгийг одоо үүсгэн байгуулад одоо нөө веган хоолтойгоор ургамал суурилсан веган зөв одоо эрүүл юм хоолтой эмнэлэг байгуулсан ажиллаж байна. Тий. Таны бол ерөнхийдөө одоо ийм мөрөөдөл байсан байх тийм ийм хоолтой. За ихтэй яг танай эмнэлэг бол ийм гоё веган хоолтой эмнэлэг юм байна тий. 3 жил бол ингээд одоо болж байгаа. Гэтэл та бол өөрөө яг ийм ургамлын гаралтай хоол яг хэдэн жилийн өмнөөс эхэлсэн бэ? Та бол 100% веган хоолтой тийм хүн шүү дээ тийм ээ. 100% веган хоолтой юм за. Бас гэр бүлэрээ веган хоолтой гэж байна тий. Анх бол энэ веган хоолны одоо мэдээллийг бол би анх 2005 2006 оноос одоо гадны одоо энэ нөгөө эмч одоо эрдэмтдийн судалгааг уншиж анх бол одоо сонирхож эхэлсэн. Тэгээд 5-6 жил одоо нэг судалгаа уншиж эрүүл байх гэдэг чинь одоо яг ямар хоол идэх ёстой, ямар дасгал хөдөлгөөн хийх юм, яавал одоо эрүүл байх юм гэдэг судалсны үндсэн дээр ерөнхийдөө одоо веган хоол бол хамгийн эрүүл байх юм байна гэдгийг сонгоод 2010 оноос хойш ерөнхийдөө веган хоолтой байгаа. Одоо 12 дахь жилдээ ургамал суурилсан энэ эрүүл хоолыг идэж явж байна. Тэгэхээр веган болсноосоо хойш би эмнэлгээ бас нэг веган хоолоор хүмүүсийг эрүүлжүүлэх юм шиг бас тэр гадны олон эмчтэрийн бас тийм одоо туршлага судалгааг үндсэн дээр бас ингээд тэр хүмүүст энэ хоолыг өгөөд эмчлэх юм бол бас тийм илүү үр дүн гарах юм байна гэдгийг бас та бол олж харсан байна гэж би үзэж байна тийм ээ. Тийм учраас бол та энэ эмнэлгээ нээсэн байх нь ш тийм ээ. Ер нь бол эхлээд одоо оюутан байхын л одоо бид нар ч оюутнууд чинь дандаа л пиршги хуушуур иддэг. Тэгээд хотод их өвддөг байсан л та. Тэгээд одоо хеликобактер гэдэг одоо шинжилгээ байдаг шүү дээ. Тэр хеликобактер бол дандаа 100 давцсан маш өндөр. Тэгээд хотоодны дуранд болохоор тархмал юм одоо өрөвсөлтэй гэд. Тэгэл одоо жил болго эмчилгээ хийлэгдэг. Им их уудаг, антибиотик их уудаг тийм байсан. Тэгээд ерөнхийдөө энэ ургамал суурилсан энэ веган хоол руу шилжих юм бол хотод ерөнхийдөө идэгрэх юм байна гэдгийг өөрөө би олж уншиж судалсны үндсэн дээр ерөнхийдөө веган хоолыг одоо туршиж үзээд үнэхээр үр дүнтэй байсан. Ходоод өвдгөө болсон хеликобактерийн шинжилгээ маань им уухгүйгээр одоо хэвийн хэмжээ нормдоо өөрөө орсон байгаа. Мөн манай нөхөр бас яг тухайн үед улаан хоолой бүр шахлаа болсон. Тэгээд хавдрын эмнэлэг дээр дурангаар үзүүлэхэд чинь улаан хоолой хавдрын 0 зэрэгэ гэд бүр онш тавигдсан байдیں۔ Тэгээд бас нөхрийгөө бас яг энэ веган хоолоор би нэг яг 45 хоног эмчлээд яг энэ веган хоолоор дандаа зутан шүл бантан тийм ногооны тийм одоо нэг хоолоор эмчлээд 45 хоногийн дараа дахин дуранд болоход бүр итгэрсэн байсан. Тэгэхээр нөгөө энэ үндсэн дээр бол миний одоо цаашдын одоо зөв үнэхээр одоо эрүүл байх юм байна.
цаашид бол хүнд өвчнөр өвдөхгүй юм байна гэдгээ мэдээд үр хүүхдээ ч гэсэн веган болгоод манай хамгийн бага хүүхэд маань жирэмснээс эхлээд веган л дээ. Тэгээд хамгийн эрүүл хүүхэд бол манай гэрт бол тэр манай веган хүүхэд маань л хамгийн эрүүл байна. Ихийн хөвлөд байхасаа веган байсан болохоор маш эрүүл чирэг, дархлаа сайтай. Ямар ч эмгүүгээр одоо ханиад хүрэх, хоолоо өвдөх гэх мэт өвчин туслахгүй л яхав. Тэд нар маань ямар ч эмгүүгээр ерөөхдөө өөрөө аяанда эдгэрдэг. Гэхдээ эдгэрх нөхцөлийг бид нар бүрдүүлж өгдөг л дөө. Тийм ээ. Тэгээ одоо таны яг тэр нөр хэлж байгаа хеликобактер ихтэй. За тэгээ ходоод нь өвддөг тийм маш олон хүмүүс ингэж биш одоо бидний эргэн тойронд чиг биш 12 жил веган болсон тийм маш их байдаг. Гэхдээ тэр хүмүүс дотроос ингэж веган болоод хеликобактер ингэж им хэрэглэхгүйгээр байхгүй болсон. Веган болоод ходоод өвдөхөө байцсан хүмүүс тийм хүмүүс маш их байдаг. Яг энэ шалтгаанаар бас ингэж ургамлын гаралтай хоогоон үсүүд өлхөө идэж ихэлсэн махнаас гарсан веган хоолтон болсон хүмүүс маш их байдаг юм билээ. Та бол яг энэ чиглэлд явж байгаа дээр өөр эмнэлгийн хүн учраас маш сайхан судлаад тий. Тэгээд итгэл үнэмшил төрөл бүр гэр бүлэрээ веган хоолтон болсон тийм хүн байж тээ тийм ээ. За тэгэхээр нэг гайхалтай зүйл нь одоо юу вэ гэхээр та бол одоо эмнэлэг байгуулсан тий. За энэ дээрс яаж нөхөр танай эмнэлэгт яг хаа цагааныгоо хоолтой хүн чи өвдөөд одоо эмнэлэг хөвтөж байгаа. За мах иддэг хүмүүс ч хөвтөж байгаа. За тэгтэл танай эмнэлэг бол яа гэхээр мах иддэг хүн ч гэсэн яг нь ургамлын гаралтай хоол өгдөг тийм ээ. За тэгээ нэг хүмүүсийг эмчилдэг. За гэтэл одоо яг ингээ анзаархад яа гэхээр тийм махан хоол иддэг хүн одоо ингээ эмчилгээ авахаар одоо тийм хурдан идэгдэг юм уу? Альсвал яг одоо н олон жил цагаан хоол идсэн хүмүүсэнтэй одоо яг эмчилгээ хийлгэж байгаа аль нь хурдан идэж байна? Аль нь илүү одоо тийм тархлаа сайтай байдгийг тийм ээ. Одоо ийм эмчилгээ авахтаа аль нь хэрнийг сайн бай. Та яг энэ дээр яг халуун одоо цэг дээр нь л одоо ажиллаж байгаа чухал юм бол таа шүү дээ тийм ээ. Тэгээ энэ туршлагуудаас та яриач тааш одоо нойролч хөрөлтөө хүн байл яа тэгээд усны сахар ихтэй чихрийн шинжтэй хүн яасан усны даралт ихтэй хүн яасан өөр бодтой жишээнүүд байл энэ тал дарааг та сайхан дурдж өгөөч. Тийм. Одоо энэ 3 жилийн хугацаанд манай эмнэлэг 2000 орчим хүнийг одоо яг нөгөө хэвтэн эмчилүүлээд идгээсэн амбулатороор бол одоо 3000 орчим хүн одоо бидэрт одоо үйлчилгээ аваад идгэрсэн тийм одоо статистик тооцоо байна л да. За энэ дотор болохоор ерөөхдөө веган буюу ногоон хоолтой хүмүүс маань за ер нь бол бараг 1% нь л одоо хэвтэж байгаа хүмүүсийн үйлчлүүлж байгаа хүмүүсийн ер нь өсрэл 5-аас 10% нь л ерөөхдөө веган хоолтой хүмүүс хэвтсэн байна танай эмнэлэг дээр. Тэгээд 90%, 90-95% махан хоолтой хүмүүс үйлчлүүлдэг. Тэгээд бүр дээрэс нь махан хоолтой хүмүүсийн өөрсдийнх нь хүсэлтээр бид нар одоо бүтэн сайныг бүр веган хоолтой болгосон. Эхлээд бол бид нар 6 хоног веган хоолтой, 7 хоног дээр нь за яг өөрийнх нь сонголтоор эргэлтээрээ хоол аав гэд зохицуулж исэн бол бүр ингээд үйлчлүүлж байгаа хүмүүс нь өөрсдөө яг энэ веган хоолоороо бүр яг 10 хонмоор байна. Яг энэ хоолныхоо эмчилгээнийхээ үр дүн бид нар үзмээр байна. Тэгээд яг энэ 7 хоногоо ч гэсэн энэ хоолоороо зохицуулж өгөөч гэд хүсэл тавьсны дагуу бид нар одоо ингээд 7 дахь өдрөө хүртэл веган хоолоор үйлчилдэг л дээ. Тэгээд тэгэнгүүт за өвчлөлийн хувьд болохоор за веган хоолтой хүмүүс бол маш бага өвддөг. Бага өвчлөдөг. За бүр нэг яалтчгүй одоо нөгөө нэг халуун хүтэн харшуулаад ч юм уу нэг хатгаа авах тийм ээ. За яалтчгүй одоо нөгөө гимтэл авах. Зөөлийдийн гимтэл ч юм уу, нуруу өвддөг ч юм уу, толгоо өвдөх, одоо нөгөө бөөрийн өрөвсөл ч юм уу те, давсаг цистит ч юм уу, эмэгтэйчүүдийн өрөвсөл гэж л ирж хөвтнүү гэхээс одоо хүнд өвчин одоо нөгөө веган хоолтой хүмүүс огт байдгүй л те. Одоо тий хурц архаг өвчин ерөөсөө байхгүй. Одоо ингээд чихрийн шижин, даралт ихсэх те. Одоо бүр архаг нойргуудагч гэдэг юм уу те. Одоо нөгөө зүрх судасны өвчтэй, хавдартай гэдэг тиймэрхүү хүнд өвчнөр бол ерөөсөө веган хүмүүс бол ерөөсөө огт өвддөггүй болохоор нэгдүгээрт өвчлөл нь маш хөнгөн байдаг. Одоо далтаа хүнж байсан гэсэн хөнгөн болсон байдаг. Өөрөөр хэлбэл тэр веган хоолоороо тэр архаг өвчнүүд нь, суур архаг өвчнүүд нь бол эдгэрх төвшөнтэй очсон. За нэг багахан одоо нөгөө бидрээс нэг багахан тийм одоо тусалцаа авахд эдгэрчээр тийм төвшөндөө өөртөө очсон байдаг учраас 5-аас 10% бүрдүүлж байгаа. 5-аас 10% бүрдүүлж байгаа тэр хүмүүс нь дандаа хөнгөн зовёртой байдаг. Махан хоолтой хүмүүс бол
одоо манайх ч нөө мэдрэлийн эмнэлэг болохоор харуултын дараах. За. Одоо нөө саас ажилтай хүмүүс аавна, Паркинсон гэд мэдрэлийн хүнд өвчтөй хүн байна. Уунал таталт, тэгэл дааралт ихсэх, зүрх судасны өвчин, зүрхний ишемийн инфаркт те. Тэгээд одоо юу хавдрын дараах. Одоо хавдрын үед хүртэл нөгөө хүмүүс ногоон хоол идвэл илүү хурдан идэгэрдэг учраас хавдрын ихэнх шат, дунд шатны хүмүүс хүртэл манад ирж эмтэгтэж имшлүүлдэг л те. Тэгээд яг ингээд ижилхэн онштой одоо чинь ингээд бөөрийн өрөвсөлтэй хоёр хүн ингээд нэг нь ногоон хоолтой, нэг нь махан хоолтой хүн ингээд нэг өрөөнд орж хөвтлээ гэхэд ногоон хоолтой нь бол маш хурдан идэгэрдэг. Маш хурд. Одоо хатгаа гэхэд ерөөсө 5-7 хоногийн дотор маш хурдтай үр дүнгээ үзэж яхад махан хоолтой хүмүүс байна. Ерөөхдөө 10-аас 14 хоног маш удаан эмчилгээ авч ээж тэр хүн ерөөхдөө идэгрэх тэр хандлага руугаа одоо тал руугаа явдаг л да. Ер нь нэлээд махан хоолтой хүмүүс маань эмчилгээ нэлээд төлхөх шаардаж байж идэгэрдэг. Одоо наадах хүндрэлтэй. Одоо яагаад гэхээр одоо Австрийн эрдэмтэн одоо судлаад тогтоогоод гаргацсан шүү дээ. Ногоо одоо хүн бол 2 кг хүртэл одоо ашигтай бактерийг одоо бифидум бактери нөгөө лактобактери гэдэг нөгөө ашигтай бактери байдаг шүү дээ. Бүдүүн гидсэнд байдаг ашигтай бактери. Тэрийг 2 кг хүртэл хүний биед байж аж тэр хүн одоо эрүүл чирэг одоо тархлаа сайтай өвдөхгүй явах боломжтой. Тэнгүүд махан хоолтой хүмүүсийг болохоор ер нь тэр хэмжээнд хүрдэггүй. Ногоон хоолтой болонгууд тэр бактери маань 2 дахин ихэр ихсдэг. Яагаад гэвэл яагаад гэвэл тэр нөгөө одоо ашигтай бактери маань эслэг одоо нөгөө эслэг ихтэй хоол хүнсийг илүүтэй одоо нөгөө боловсруулдаг. Боловсруулалтын явцанд тэр ашигтай бактерийг одоо өсгөж үржүүлдэг. Тэр бодис нь тэр эслэг ихтэй ногоонуудад илүү төлхөө байдаг. Тэгэхээр эслэг ихтэй ногоо гэхээр л нөгөө дана нарийн ногоонууд. Нөгөө юуцай, бууцай, шанцай, брокколи, хаш хулуу гэдэг эдэрт бол наад нэг юм жишээ. Би одоо бол ингээд 12 жил болж байгаа хөө махнасаар веган болтон болоод. Гэлээ яасан бэхэр би бараг тэр одоо 22 наснда л веган болж исэн байхгүй. Тэгэхээр чи яг яажсэн бэхэр ингээд би сардаа бараг 1-2 удаа тогтмол ханаад төрдөг. Өвөл ер нь их ханаад төрдөг. Тэгээ болж өгөлөөр тэр бараг 10 метрийн цаныг хүн ханиахтал би нэг ханаад төрсөн тийм дархлаас ултаа. Тэгээд нэг харахад нэг том битээ спортоор жишээд хүүхд мөртлөө маш амархан ханаад төрчдөг гэсэн байхгүй. Тэгээ би яг веган болсноосоо хойш яг 6 сарын дараас хол би ерөнхийдөө бараг ханаад төрөх юм байсан. Одоо би яг огт ханаад төрөхгүй жилдээ 1-2 удаа бол хүрнэлтэй. Тэгээ яг тэр анх хүрдэг байсан шиг би ерөөсөө тэгж яахгүй байхгүй ханаад авахгүй. Энэ нэгтэр одоо миний нэг дархлын хамгийн гол огт бараг 80% нэг бүдүүн гэсэн нэг ашигтай бактери. Ашигтай бактери маань л одоо нөгөө дархлын гол систем одоо барьж байгаа шүү дээ. Тэгэхээр ногоон хоолтон болцсон учраас ашигтай бактериудад итгээд байгаа учраас би тийм янз бүрийн одоо харшлын чанартай өвчин байхгүй ханаа том үрхэн баг болчиход байгаа гэдэг нь бол яг энэ хоолтын зөрүүн дээр л батагдаад байна шүү дээ. Хоолтын зөрүүн дээр тийм. Тэгээ дээрэс нь бас нөгөө махан хоол чи өөрөө одоо нөгөө махан хоолнд агуулгадах бактери гэж бас байгаа шүү дээ. Тэр бактерийн хор ялгаруулдаг. Тэр хор маань хүнийг одоо маш ихээр одоо өрөвсөлт өвчнүүдээр одоо нөгөө өвчлөх боломжийг одоо олгодог. Ерөөсөө л одоо махан хоолыг идэхэд ерөөсөө 1 минутын дотор судас ингээ нөгөө хөдөлгөөн нь саажиж өрсдөг гэж байгаа. Одоо энийг бол эрдэмтэд бүр тогтоогоод гаргасан. 1 минутын дотор. Ерөөсөө ингээл амаар орлоо, махан хоол орлоо 1 минутын дотор судас хамгийн түрүүнд өрөвсөлт өртөжэдэг. Тэгээ судас өрөвсөлт өртөхөөр чинь бүх хэрэгтнүүд мэдээж өрөвсчил таараа. Дэрс маань нарийн хялгсан суудсаар баялаг бөөр. Одоо бөөр ч одоо уургийг шүүдэг ганц хэрэгтэн, илэг хоргоожулдаг ганц хэрэгтэн тийм ээ. Цэс маань болохоор өөх тусыг боловсруулдаг. За ходоод маань болохоор одоо нөгөө нарийн бүдүүн гэс рүү одоо хоол боловсруулахад одоо бэлтгээд цааш нь явуулдаг тийм. Энэ бүх эрхтнүүд чинь бүгд л нөгөө нэг цусаар тижигдэж байгаа. Тэнгүүт 1 минутын дотор судас өрөвсдөг учраас тэр бусад бүх эрхтнүүд өрөвсөх үүд хаалга нэгдэж байна гэсэн. Тийм учраас одоо нөгөө зүрх судасны нийгэмлэгээс хамгийн сүүлд нэг ийм судалгаа гарсан байна шүү дээ. Одоо ингээд нөгөө Америк нэгдсэн улсын зүрх судасны нийгэмлэгээс одоо дэлхийн нийт хүн амын 7 тэрбум тийм үү? Дэлхийн нийт хүн амын зөвхөн зүрх судасны өвчнөөр нас орж байгаа хүмүүсийг одоо нөгөө статистик судалгаа хийсэн юм. Тэнгүүт нэг цагт одоо Боинг онгоц буюу 200-аас 300 хүн одоо нөгөө багтаадаг том онгоц тэр цаг тутам нэг Боинг онгоц сүнж байгаатай адилхан тийм нас баралт тийм өндөр. Дэлхийд дахинд. Тэгэхээр хоногт 24 цаг байна тийм ээ. Тэгэхээр 24 тийм том онгоц л одоо нөгөө өдөрт ингээд сүнж байгаатай адилхан зүрх зөвхөн зүрх судасны өвчнөр яг ингэж
тооцоо гаргасан маань. Тэнгүүт хавдрын өвчлөл юу вэ тийм ээ? Чихрийн шижийн өвчин чинь бас маш өндөр одоо нөгөө нас баралтын одоо нөгөө өндөр юутай. Одоо энэ бүх өвчлөлч одоо тийм одоо корона бол халдварт өвчин тийм ээ. Гэтэл саяын таны зүрх судас, хор тавдар, чихрийн шижин бүгд өөр халдварт бус өвчлөлүүд тийм ээ. Гэтэл би нэг одоо энэ одоо сүүлийн орчин үеийн бүх эмчнэрийн хэлж байгаа бол хүний идэж ууж байгаа хоол хүнснээс нийт халдварт бус өвчлөлийн 90% шалтгаалдаг юм а гэдг нь бол одоо саяын таны хэлсэн бүх өвчнүүдийн үндэс суурьс хоолтой. Тийм, ерөөсөө хоолтой холбоотой. Ерөөсөө тэгэл 1 минутын дотор тэр одоо судас өргөсөд тэр бүх эргэтнүүд өвдөх магадлалтай. Тэгээ дээрэс нь нэг дархлааны систем одоо бага ажиллах нь шүү дээ. Нөгөө ашигтай бактери маань ашигтай бактери маань багасна. Тэгээд нөгөө угаасаа л махан хоолтой хүний одоо сонголт бас маш бага байдаг шүү дээ. Одоо нөгөө нарийн ногооны сонголтууд нь бага байдаг. За нарийн ногоогоо их иддэг махан хоолоо би тохируулж иддэг гэж ярьдаг хүмүүс ч бас байдаг. Тэд нар маань мөн л адилхан өвдөн. Яг л мах сүүний хэрэглээ чи өөрөө нөгөө яг тэр бактерийн одоо махан дагуулгадах, сүүн дагуулгадах бактерийн хорноосоо болоод нөгөө хүчлэг тийм шинжтэй болсон мэдэг. Хүчлэг юм ерөөсөө хүний амаар ороолвол тэнд биед хүчилшилт үүснэ. Өөрөөр хэлбэл хүчилшилт чинь өөрөө цаашаа одоо хавдрын голомт байт юм бол хавдрын эсэг тэтгэх одоо нөгөө судасны хааныг өөхлүүлэх тийм энэ тэнд өрөвсөл процесс үүсгэх тэр гол одоо нөгөө процессууд нь энэ хүчилшилт дээр явагддаг учраас амаар хүчлэг зүйл ороолвол ер нь өвдөхөөс өөр арга зам байхгүй маань тийм. Тэгээ өөрөө л бүр эрдэмтэд гаргасан байсан шүү дээ. Өдөрт 70 граммаас илүү их мах хэрэглэх. Тэгээ дээрэс нь 7 хоногт ерөөсөө 3 удаагийн гэж ааш бүр 7 хоногт 3-аас илүү л махан хоол иддэг хүн бол ерөөсөө тэр хүн ерөөсөө бүх хэрэгтнүүд нь өвдөх магадлал угаасаа л бүр 100% гэж үзэж байгаа. Би нэг бүдүүн гэсний хавдрын эсрэг нэг дэлхийн хамгийн шилдэг эмчгээр хүний ярилцлагыг уншижсэн байхгүй. Тэрүүн дээр бол яг хүн өдөрт 100 граммаас илүү мах идэх юм бол бүдүүн гэсний хов тавдраар өвчлөнө гэж бас үзсэн байх. Тэр 70 100 их ойролцоо тоо байна л. За одоо нэг гол зүйл нь юу вэ гэхээр ерөнхийдөө бол ингэдэж танай эмнэлэг дээр одоо яг тийм нэг яг одоо тийм сүн сахартай байж байгаа юм хэвтэй сахар нь бууцсан тэгэхээр сахар эмчилгээ хийгээд буусна уу хоолоо зөвхөн танай хоолыг идээ буусна уу одоо тийм ээ өөр ямар шинж тэмдэг зүрхэнд одоо тэр цус өтгөн хүчлэг ихтэй тийм хүмүүсийг одоо тийм бодтой яг жишээнүүдийг та нэг хэлдэг дурдах та нарыг үйлчлүүлж исэн хүмүүсээс тийм ээ. За одоо Монголд ерөөхдөө артерийн даралт хэсэг өвчин чинь бараг л хүн болгонд байгаа шүү тийм ээ. Тэр ч одоо артерийн даралт хэсэг өвчин чинь их залуучсан 30-та 40-та хүмүүст артерийн даралт хэсэг болсон байна. Цэвэршилт их эрт болсноос болоод эмэгтэйчүүд ерөөхдөө 30-40 наснаас эхлээд даралт хэсэг болсон байна. Тэгээд энэ наад захын даралтан дээр болохоор одоо манай дээр орж ирж байгаа ямар ч настай хүн 80 гарсан ч 70 гарсан ч анх хэвтэгтэй 200 даралттай орж ирээд за эхний өдрөө бол би ялцчгүй юм өндөр даралттай учраас даралт буулгах иммун эсвэл одоо тариа даралтыг буулгаад тэгэл тэр хүн чинь ногоон хоолнд орчиж байгаа шүү дээ. Тэгээд ногоон хоолоор ингээл үргэлжлээд явхад 2-3 дахь өдрөөсөө эхлээд ямар ч эм одоо уулахгүйгээр эмийн эмчилгээ хийхгүйгээр даралт өөрөө доктортой болоод эхэлдэг. Одоо тэгээд манай дээр хөвтөж байгаа хүмүүс чи одоо хизээч гэртээ одоо даралтны юм уугаад огт буудаггүй тэр тоон дээр очичдаг. Тэгээ бүр би амьдралдаа юм 100 одоо тий одоо 40 наснаас дээш ч гэдэг юм уу. Хизээч 120 80 гэдэг даралттай байж үзээгүй. Им уугаад миний даралт дандаа 140 100-аас хизээч буудаггүй. Дандаа л бууж байгаа л 140 100 байдаг гэдэг ч юм уу тий. Тийм тохиолдол зөндөө байдаг. Тэнгүү тэр хүн би имээр буулгаагүй. Тий зөвхөн хоолоор. Тэгээ яг нөгөө манад нөгөө сэргээн цах аппаратууд дандаа цус шингэлэх тийм аппаратуудтай л да. Тэгэхээр тэдний нөлөө байгаа. Гэхдээ ерөнхийдөө 80-90% нь хоолтой холбоотой. Ерөөсөө тэр яагаад тэгж хэлээд байна гэвэл урд нь би чинь дандаа л махан хоолтой эмнэлгүүдэд ажиллаж исэн. Тэгээд тэр махан хоолтой эмнэлгүүдэд ажиллаж байхад бид нар тэр даралтыг өдөр тутам даралтны имийг уулгаж ижил эмчилгээнд оруулна. Угаасаа. Ерөөсөө даралт огт буудаггүй. Өөрөөрөө буудаггүй. Манай эмнэлэг дээр болохоор им хэрэглэхгүйгээр өөрөөрөө эхний өдрөөсөө ногоон хоолыг идэлэхлэхээр өөрөөрөө буугаад эхэлдэг. Тэгээ энд бол танай ногоон хоолд им ид идтэй хоол байна уу? Зүгээр л махын хасаа тэр одоо шош буурцаг бус ургамлуудаараа ингээл зүгээр тэр хүн гэртээ ч гэсэн ингээд солилцсон ч гэсэн тэр өсөө зарлаад гэж буулгаж чадах. Тийм чадах тийм. Тэрээс одоо нууц жормор гэж юм бол байхгүй шүү дээ. Угаасаа нөө ургамлан хоол чинь өөрөө л нууц жор тийм ээ. Тэгэхээр ургамлан одоо манай эмнэлэгт хэвтээд
за одоо ер нь үргэлжлүүлээд яг энэ хоолоо одоо энэ хоолны дэглэмээрээ бай одоо эмнээсээ одоо салъя гэсэн хүмүүс зөндөө байдаг. Тэгээ үргэлжлүүлээд одоо эргэлжүүлж чадж байгаа хүмүүс зөндөө бас байгаа. Одоо жишээ нь нэг чихрийн шижний өвчтэй нэг үйлчлүүлэгч маань байна л да. Одоо өдөрт 2 удаа им уужиж одоо өглөөнийхөө өлөн сахарыг 7-8 хооронд барьдаг байсан хүн. Одоо манад хэвтээд 10 хоноход ерөөсөө л им уухгүйгээр би анханаас нь тэр хүнийг хоёлаа им уухгүй байя. Одоо имээ шууд хасъя. Хоёрын имээ шууд хасчихж байгаа байхгүй. Хоёлаа одоо сахар өөрөөр яаж буудгийг би танд энэ хоолыг идэд яаж буудгийг харуулъя гэж байгаа. Тэнгүүт тэр хүн имээ уухгүй надад итгээд. Тэгээ имээ уухгүй ингээл үзэхэд чи ерөөсөө л эхний өдрөөсөө л шууд тэр хүн чинь им уугаа 7-8 барьж ирсэн бол эхний өдрөөсөө л шууд ингээл одоо им уухгүйгээр 7-той байх жишээ нь. Хоёр дахь өдөр нь шууд 6.5 руу ороод тэгэл дөрөвт хавт өдрөөсөө шууд 6-аар ороод сүүл рүүгээ 5 руугаа ороод гарахтаа бүр ингээд 5 автаа 4-5 болоод за докторччоод гарч 10 хоноход. Тэгээ тэр хүн хэлж байгаа байхгүй. За би их чинь маш их баярлаа. Би эмнээс бол гарч чадах юм байна. За. Би өргөжлүүлээд энэ хоолыг одоо сурмаар байна. Сурыг гэд. Тэгээд ерөөхдөө энэ цагаан ногоо хоолыг заадаг юм нөгөө онлайн нөгөө хичээлүүд их байдаг. Тэдрийг би маш их хэлж өгдөг л дөө. Тэгээд ийм бүтээгдэхүүн ингэж аваад гэд нэлээд хэлж өгдгийн үндсэн дээр тэр хүмүүс маань зарим нь бол үнэхээр чаддаг. Сарлам чи ингэж шүү. Одоо хүмүүс ингээ одоо тэр улстрын бууруулах юм, усны сахар буулгах юм ер нь хидтэй байт юм лээ л үнэтэй л байгаа хта тий. Гэтэл зүгээр ингээд им тариа одоо тэр чинь мэдээж усны сахарын буулгахаас гадна тухайн хүний биеийг бас хордуулж байгаа шүү дээ химийн чинь. Тиймэрхүү юм авч хэрглэж усны сахараа буулгаж байгаа зүгээр хооллох зуршлаа жоохон л өөрчлөлтснөөр тийм ээ. Энэ бүх зүйлийг бас ингэ шийдэх боломж байгаад байгаа. Тэгээ чихрийн шижин өвчтөй хүмүүс бүр одоо нөгөө инсулин тариатай хүмүүс хүртэл инсулинээс гарах бүрэн боломжтой. Чихрийн шижин гэж одоо яг юм инсулинээс гарч ирсэн түүх байна уу гэдэг дээр харин байгаа. Одоо надад одоо бүр 15 жил одоо инсулинийг одоо өдөрт 3 удаа тарьдаг. Хүн хүртэл манад твтчихсэн. Тэнгүүд тэр хүн маань одоо нөгөө нэг сахар нь буураад байгаа учраас за бүр буучих юм байна. Бүр нөгөө сахарын дутагдалд орчих юм байна гэж айгаад ингээ нэгээр нь өдөр өдөрт багасгаа явж байгаа. Өглөө болгон тэр чинь сахараа үзээд байгаа ш. Дараа нь ингээд нөгөө инсулиний 2 болгож хувиргаад дараа нь 1 болгоо. Сүүлдээ бүр гарах өдрөө тарихгүйгээр бүр гарсан түүх хүртэл байгаа. Тэгэд тэр ах маань эрэгтэй хүн байсан л да. Өөрөө надад бүр хэлжсэн. Би ингээд яг л энэ сахарын оншоор маш олон эмнэлгүүдэд твтчихсэн. Миний сахар хизээч ингэж нэгдүгээрт бууж байгаагүй. Хоёрдугаарт нөгөө одоо хаач хөвцөн яг л би энэ 3 инсулинэ тарьцааран байгаа л гардаг байсан. Би хаач ийм үр дүн сүүлийн 15 жил үзээгүй гэж хэлж байгаа. Тэгэхээр хоолны ачаа гавьяа бол үнэхээр гайхалтай. Тэр таны эмчилгээ бол мэдээж бус эмнэлгүүдээс бол тийм одоо гоцгой тасарсан биш тийм ээ. Яг адилхан хийх эмчилгээнүүдийг хийн. Гэхдээ ерөөсөө хооллолтын гормыг өөрчилсөн. Тийм л ажиллагаа. Манай эмчилж байгаа хүмүүс бүр цаанаасаа за инхнээсээ л бид нар за эрүүл зөв хоолтой. Та яг энэ хоолоороо одоо эмчлэгдэж байж таны бие эрүүл болох одоо нөгөө алхам нь эхэлнэ. Тийм болохоор та энд байх хугацаанд нэг 7-аас 10 хоног нэг гидсээ сайхан цэвэрлээд илэг зүс нойрлж байгаа амраагаад ийм хоолыг идчихэхэд хүмүүс бол маш дуртай хүлээж авдаг болсон. Одоо манад ийм хоолтой байсан юм уу би тэгвэл буцаагараа гэсэн тохиолдол ер нь 3 жил дотор нэг ч гараагүй. Тэгэхээр эрэгтэй хүмүүс ч хөвтөжсэн, эмэгтэй хүмүүс ч тэг бүр настай 80 эрэгтэй хүмүүс ч одоо хүмүүс манай монголчууд ч махаал идэхгүй бол одоо бүр энэ их хэмжлэгээний хажуугаар энэ манай настай энэ хүн маань муураад унчинч гэдэг юм уу тийм айдастай байдаг штэ. Тэнгүүт тийм одоо нөгөө тийм биш юмаа гэдгийг л одоо би үйлчлүүлэгчтэй харуулдаг л та. Тийм. Одоо манад бүр зөвхөн энэ ногоо хоолнд нь зориулж ирж эмчлүүлдэг тийм байнгын тийм 80 гарсан эртээ тийм үйлчлүүлэгч зөндөө байгаа. Та одоо тэгээ сүүлийн одоо энэ за эмчилгээнд нотхоо бол цамаар сайн судалж байгаа. Дээр нь одоо ингээд гадаадын энэ том эмч нарын мэдлэгүүд бол нэлээх бас одоо англитэй их уншдаг байх тийм ээ. За тэнгуүтээ би бол нэг 2 жилийн ийм харж ирсэн. Вашингтонд одоо энэ яг цагаан ордны гадаа 1000 эмч захиссан. Одоо тэр Америкийн нэгдсэн PCRM гэдэг нэг хариуцлагатай эмнэлэг зүйн эмч нарын холбоо гэдэг юм шүү дээ. Тэд нар одоо ингээд хүмүүсээ өвдгөө сэргийлэх их юм бол веган хоолой дээр ургамлын гаралтай хоол хүнс идья гэсэн тийм уриалгыг бол веган болцохыг гаргацсан байсан тийм ээ. Тэдгээр одоо тэр бас эмчнэрийн одоо сүүлийн үеийн одоо ямар эмчнэр бас юуг зөв судалж ийн их одоо хинк одоо тийм мундаг эмчнэр нь бас ингээд веган хоолтон болцохоодсон бас веган хоолыг зөвлөж ш. Тэр бүгдийн талаар бол та нэлээд судалж уншдаг байх тийм ээ. Тэр талаараа бас яриад гэж одоо
Одоо нэг Caldwell SST гэл юмч байгаа. Зүрх судасны одоо юмч. Америкийн их цусан топ 10 мэсэлчин нэг шүү дээ тийм ээ. Тэр юм чи өөрөө одоо 80 гаруй настай. Тэгээд одоо веган болоод нэлээд удаж байгаа. Тийм юм чил одоо би 10 жилийн өмнө л би веган хоолыг сонгох эсэгтэр ингээд судалгаа хийж байхад тэр юмч айл шиг веган болсон байсан. Тэгэхээр тэр хүн бол нэлээд эрт веган болсон баг. Тэр юмч болохоор 83 оноос хамгийн анх 24 хүн дээр юу хийжсэн бэлээ. Зүрх судасны өвчнийг веган хоолоор хэмжилж ийсэн тийм хүн юм лээ. Тэн дээрээс бүр нэг туршилтанд орж чадаагүй 6 хүн нь бол замаасаа гарч явахдаа 7 жилийн дотор нас барсан бол үлдсэн 14 хүнийх нь шүү дээ. Юу яасан гэж байгаа. Бараг юу лээ 10 гэлөө ингээд зүрх судасны өвчин 100% идгээд үлдсэн 4 хүн нь бол яг 75% идэгрэлтэй байсан гэдэг. Тэр бол маш олон жилийн өмнөөс туршсан тийм юм байлээ л дээ. Одоо ингэж байгаа байхгүй одоо ингээд нөгөө зүрхний титан судас ингээд атеросклероз гэдэг одоо битүүр одоо нөгөө хатуурш хожиж өөхөлж битүүрж байгаа штэ. Тэнгүүт тэр судсыг аваад оронд нь гуйны артерийг авч ингэ шилжүүлж ингэ суулгах хүсэл хийдэг байсан. Тэнгүүт ингээд шин ингээд артер суулгангуут л 6 сарын дотор дахиад өөхөлчихнө. Ангигаар үзэхэл дахиад өөхөл. Тэнгүүт нь нөгөө судсыг аваад нөгөө гуйных нь авч хийн. Тэнгүүт дахиад 6 сарын дараа дахиад өөхөлчихнө. Тэнгүүт нь за энэ юусоо мисл бол одоо ингээл 6 сарын дотор ингээл хийгээд байлтай шүү дээ. Тэнгүүт тэр хүн аргаа өөрчилсөн байгаа юм л да. Эхлээд одоо вегетариан буюу одоо махын болоо сүнс бүтээгдэхүүнд нь суурлаад ногоон холтой болгосон. Цагаан холтой болгосон гэсэн үг. Тэнгүүт хүмүүсийн одоо судасны ханан дахь тэр одоо өөхөн товроонууд бол ингээ хайлаад харьцангуй ингээд хайлж эхэлсэн байгаа. Тэнгүүт тэр хүн за шууд бүр одоо урмал суурилсан 100% юм ногоон холтон болгоё гэд одоо малын одоо бүтээгдэхүүнүүд бүгдийг хассан баг. Хассан байна. Тэнгүүт нөгөө хүмүүс ерөөсөө 6 сарын дотор нөгөө тэр одоо атеросклероз идэгрээд товроонууд арилаад одоо нөгөө титэм судас маань одоо титэм судасны одоо зүрхний цусан хангамж сайжраад мисцэл хийх шаардлага болсон. Тэнгүүт тэр хүн за тэгвэл ер нь мисцэл хийхгүйгээр ерөөсөө яг энэ титэм судасны бөглөрөлтэй энэ ишими инфаркт болоод байгаа энэ хүмүүсийг ерөөсөө л хоолоор нэмчилчихье гэж тэр хүн ерөөсөө зориг тавиал маш олон хүнийг эмчилсэн. Одоо бол одоо тоон бол маш хязгааргүй юм билээ. Маш олон хүнийг энэ аргаар эмчилсэн байгаа. Тэгээ одоо сүүлийн үед бол хавдрыг дандаа юм веган хоолтон болгож эмчилдэг болсон. Одоо хийн туяа гэхээсээ илүү чихрийн шижин өвчин бас тэр Neil Bernard гэдэг эмч байгаа. Тэр бол дандаа ургамал суурилсан хоолоор чихрийн шижин өвчнийг идгээдэг. Ямар ч эмгүүгээр. Тэгээд одоо манад бас нэг ногоон холтон эгч маань өөрийнхөө ээжийг эмчилсэн түүх бас байгаа штэ. Нөгөө комд орцсон, сахарын комд орцсон ээжигээ яг сарын дотор ургамал суурилсан хоолоор эмчилсэн чинь ерөөхдөө сахар нь одоо нөгөө одоо хэвийн хэмжээнд орж ирсэн. Комд орно гэхээр одоо сахарын комд орно яатсан байна гэсэн үг. Сахарын комд орно гэдэг чинь одоо тэгэл тархины одоо судсаар хэмжээний одоо нөгөө глюкоз ихтэй цус урсгаар чинь нэг цусан хангамжгүй болоод өөрөөр тийм цусан хангамжгүй болоод тэр тарих бол үйл ажиллагааг болж ухаангүй болно л гэсэн үг шүү дээ. Тэнгүүд тэр комд бол тэр нөгөө ногоон хоолоор комоос нь гаргасан Монгол тохиолдсон юу шүү дээ. Жишээ шүү дээ. Тэгээд тийм жишээ хүртэл байгаа. Тэгээ 3 дугаар эмнэлгийн эмчнэр бол тэр ээжийг үзэл та ерөөсөө угаасаа л тэр наад ногоон хоолороо л яв. Таныг одоо эдгээсэн учраас та наад ногоон хоолоор явуул гэж зөвлөдөг гэж. Одоо тэгээ сүүлийн үед манай эмчнэр одоо 1-р эмнэлгийн үе мөчний эмчнэр 1-р эмнэлгийн бас бөөрийн эмчнэр одоо ногоон хоолыг сонгохыг хүмүүст өвчнүүд үйлчлүүлэгч нартай бол зөвлөдөг болсон байлээ. Одоо жишээ нь тулаан өвчин Монголд элбэг байдаг тулаан өвчин бол ерөөсөө л тэр ч ихтэй мах сүний хэрэглэнээс үүдсэн л өвчин шүү дээ. Тийм. Би бас нэлээд ер нь эмчнэрийн ярилцлагыг уншиж явах бол одоо энэ хавдар судлалын ч юм уу том эмчнэрүүд ядаж нэгээс 2 удаа та нар маха 7 хоногт идэхэ болооч гэж тийм нийт ард иргэдээ өрөөсөн тийм ярилцлагуудыг бол бас тийм өгсөн байхыг бол бас уншиж ялангуяа нойролцохын өвчин, лигний өвчин, бөөрийн өвчин, дийлэнхтэй ерөөс ингээд бидний идэж ууж байгаа энэ уухлас махны хэрэглээ өндөрөөс ч болоод байна гэдгийг бол тийм маш их гаргаж ирсэн байсан. За тэгээд хүний бие махбод бол та одоо ингээд одоо хүмүүс бол маш олон талаас нь ярьдаг л да. Амны хүндий, бүдүүнгийн тогтолцоо гэл бүх талаараа бол ингээд өвс ургамалд ингээд идэхэд илүү зөгцсөн байдгаа гэдэг тий. А энэ талаараа танд одоо шинэ соргог илүү мэдээлэл юу байна? Одоо яг үнэхээр одоо ургамлын хоолтон байхад заяагцсан шин чанар энэ байдгийн юм. Амтнаас одоо аргатай амьс ялгаатай нь энэ шүү гэсэн зүйлүүд нь.
юу байна? Миний уншиж судалснаар бол за нэгдүгээрт бол яг амны хөндөгөөс илэрхийлж байгаа юм л да. Хүн бол яг нөгөө яг хүн өөрийгөө нөгөө олон идчихтэн гэж нөгөө дүгнчээд байгаа тийм ээ. Илүү идчихтэн тийм. Соёонч байна, араанч байна, үүдэн шүдэнч байна гэх тийм ээ. Тэгтээ нөгөө араатан амтан болохоор ерөөсөө араа байхгүй. Нөгөө зажлах шаардлагагүй. Шууд ингээл махыг тастлаа шууд залгах үйл ажиллагаатай зөвхөн ам нь гэхэд л дандаа ингээ босоогоороо одоо нөгөө өмхөх л тийм үүрэгтэй. Зөвхөн дээшээ доошоо. Тийм дээшээ доошоо одоо амны хүнд. Тэгэхэд хүн болохоор яг нэг хийх үйл ажиллагаа дээшээ доошоо байхаас гадна бас нөгөө хоёр хажуу тийшээ ингэж хөдөлгөөн хийх боломжтой. Тэгээ дээрс нь энэ ахтаараа араануудтай тэр араанууд нь бол дандаа хийх үйл ажиллагаа буюу энэ өвс ногоо ургамлыг л одоо идэх бүрэн тийм нөгөө боломжтой. Хэрвээ бид нар араатан амтэн шиг байсан бол нэгдүгürt араа байхгүй байх нь байна. Хоёрдугаарт шууд үстэн ностон зулгаагаад идэхэд л боловсруулах чадвартай байх байсан байна. Тэгвэл одоо бид нар чинь хэрвээ үстэн ностон идэх юм бол наазах нь олгоноос ахгуулаад тэгэл одоо ходоод чи бүр мөнхийн өвдөл бүр хар багаасаа ходоодны хавдраар өвдөл явна үстэй тийм ээ. Тэгэхээр өөрөөсөө бид нар бол араатай амтэн бол биш юм аа. За хоёрдугаарт гэхээр одоо нэг гидсний урт байдаг штэ бүдүүн нарийн гидс бол хүнийх бол 10-аас 12 м байдаг тийм үү. Тэгэхэд араатай амтных бол 4-5 м байх жишээний бүр нэг дахин бага. Тийм ээ тийм. Одоо тэр чинь нөгөө тэр махыг бол маш богино хугацаагаар боловсруулаад одоо нөгөө гадагшлуулах үйл ажиллагаа хийдэг бол хүн болохоор нөгөө яг өсөн тижээлтэнтэйгээ адилхан нөгөө бүтцтэй учраас тэр махыг тэгээ удаан хугацаа гэж боловсруулах тусмаа л одоо нөгөө махнаас хорт бодисыг буцааж маш их хэмжээгээр авч одоо дотор эртнүүдээ бүгдийг л ингэж бие хордуулах үйл ажиллагаа хийж байгаа гэсэн үг тийм. Тэгэхээр антамын бүтцээрээ хүн чинь бол ингээ энэ одоо өвсөн тижээлтэй амтны бүтцтэй амттай байгаа дээ шүү тийм ээ. Тийм. Тэгэхээр одоо ингээ машинаар ингээ зүүрдүүлэх юм бол одоо бидний бие махбод гэж машинтай зүүрдүүлэх юм бол одоо ингээ сайн бензин хийсэн машин бол яах вэ те? Ингээл одоо карбюратор сайтай ингээл те. Одоо машины одоо тэр яндангаас ингээл ус гоож идэг те. Ингээл шороотой бензин хийжүүл юу болох юм? Буу бензин хийхээр яадаг вүлээ? Карбюратор муудахаар яадаг вүлээ те? Хөөд ортог хийцэн. Ерөөсөө хүний бие махбод нэг тийм л юм явагдаад байгаа шүү те. Бүрэн боловсруулалт байж чадахгүй. Бүрэн боловсруулах гэж яаж ч одоо бодсон тэр махыг бүрэн боловсруулах тийм юм дүр дутуулаад байгаа байхгүй тийм ээ. Одоо гормонууд хүртэл өөртөө одоо нойруулчирхаан одоо яг махыг боловсруулдаг гормонууд нь махчин амьтдаас тис ондоондоо гормон ялгардаг юм билээ шүү дээ. За яг нэрийг би яг сайн мэдгүй наа. Хүний хувьд болохоор нойруулчирхаанаас нь 100-аад гормон ялгардаг бол араатай амьтнаас бол тис ондоо гормон ялгардаг л гэж би яг ямарчсан уншиж ирсэн. Тэгээд одоо нойруулчирхаа гэж ярьсных нэрээ одоо манай эмнэлэгт чинь нойруулчирхаан өргөсөлтөө хүмүүс хөвтдөг. Нойруулчирхаан чинь хамгийн гол эмчилгээ ерөөсөл одоо уламжилч тэр европч тэр эмчнэр бүгд хоол сайх гэж ярьдаг л да. Тэгээ хоол сайж нойруулчирхаа ерөнхийдөө бол идгэрдэг. Өөрөөр нойруулчирхааг амрааж ээж. Тэгэхээр манад эмнэлэгт хэвцсэн хүмүүс болохоор ерөөсөө нойруулчирхаа өргөсөлтөө хүмүүс угаасаа л одоо нөгөө махан хоолтой хүмүүс маань ер нь манай хоол сойгдож байгаа юм шиг угаасаа шингэлтэй хурдан учраас тэрнээс бол сойчж байгаа юм бол биш тий. Яг л өдрийн 3 хоолтой огт үлсгүй цадах хэмжээний хоолоо идчин тий. Тэгээ маш амттай. Тэгсэн хэрнээ нөгөө нойруулчирхаан одоо яг нойруулчирхаан тухайлсан юм уухгүйгээр одоо нөгөө тэр нойруулчирхаан тэр ферментийн үйл ажиллагаанууд нь хэвийн болдог. Тэр нь шинжилгээгээр хүртэл харагдчихэдэг. Одоо ингээд одоо манай эмнэлэгч одоо липаза амилаза гэд ферментүүд нь өндөр цуснд өндөр байгаад нойруулчирхаан өргөсөл нь батлагдсан хүмүүс хэвтээд яг 10 хоног энэ ургамал суурилсан эрүүл хоолоо идэнгүүт би 10 хоног дээр надад шинжилгээ авдیں۔ Дахиад автаа ангуут одоо жишээ нь липаза нь 100 байх хэвээр 180-таа орж ирж байгаа. Тэнгүүт 10 хоногийн дараа гарах өдөр нь ингээ үзэхэд шууд 80 руу ороод ирсэн байдаг байхгүй юу. Тэгээ тэр хүний чинь нөгөө ерөөсөө 10 хоногийн ургамал суурилсан хоолны үр дүнгээр штэ. Тэрнээс бид нар нойруулчхаад ямар нэгэн туслын тариа хийгээгүй, ямар нэгэн нэмэлт юм хийхгүйгээр гэдгийг л ойлгох хэрэгтэй байхгүй юу. Тэгээд нэг хүний бүр яг тэр яг липаза 180-таа байхад нь шууд 80 руу ороод ирсэн байсан. Ерөөсөө 10 хоногийн дотор 100-аар буурсан байгаа байхгүй. Хэвийн хэмжээ рүү норм руу орсон. Нөгөө юу амилаза нь болохоор бүр дээд хэмжээндээ байсан.
100 хүртэл байсан. 100 дээр байхад чинь нөгөө тэр амилазаа бүр 40 руу ороод ирсэн байсан. Тэгэхээр ерөнхийдөө бол гайхалтай үр дүн маш ихээр харж байгаа. Одоо тэгвэл одоо ингэдэг байхan гадуур болон яг эмчнэмээр яг хүмүүст ингээд нойруулчих өвчтэй хүмүүст бол одоо энэ бол тийм маш хэцүү хүмүүс маш газрах зөвчм хөтлөс нэг эмчлийн хийдгээр бичиж өгдөг гэсэн хоолны дэглэм яг юу бичиж өгөхдөө ерөөсөө чаддаггүй нөгөө хүмүүс яг юу идэх бас мэддэггүй тийм бас аюу их байгаад тэгвэл яг таны зүгээс зүйлүүд бол бас юм ерөөсөө тийм яг хоол сойлт мацаг барилт их нойруулчихыг гэдэг зохих юм байна нөгөөдөр бас энэ махсууг нь бас хасаад урамлын гартаа хоол өмсөөр нэг шарж уурахгүйгээр тийм зөв зохистой өгөөд эхлэх юм бол бас ерөнхийдөө бол нойруулчгийг тийм эдгээх аврах тийм боломж их өндөр байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр гайхалтай хооллол зүгээр л хооллох зуршлаа өөрчлөх. За зуршлаа өөрчлөх өөрийнхөө анатомийн бүтцтэй тохирсон хоолмаа л өөрөө ногоон хүнс юм байна шүү дээ тийм ээ. Тийм байна. За маш сайхан хэвээр энэ тэгээд бас өөр жишээнүүд бас байна л да. Одоо нэг зүрх судасны эрсдэлтэй хүмүүстээ одоо нэг өөх тосны солилцоог ингээл үздэг. Тэгэл яг хэвтгийн өмнөх өдөр өөх тосны солилцоогоо үзэл одоо баг нэвтрэлтэй липопротеид гэдэг нэг хортой юу ба шүү дээ тийм ээ. Хортой муу холестерин. За холестерин липид нь нэлээд өндөр одоо дээдл нь 6-тай байх хэвээр 8-9-тэй ингээл орж ирж байгаа юм л да. Тэгэнгүүт одоо яг нөгөө гарах өдөр нь одоо би нөгөө холестерин липидийг бууруулах юм одоо эмчилгээнд огт авдаггүй. Тэнгүүт яг 10 хоногийн дараа 10 дахь хоног дээр үзэхэд л тэр хүний холестерин липид нь бүр норм руугаа ороод бүр хид хідэн бүхлэр буураа авсан байдаг. Зүгээр л 4-5 лоо ороод ирсэн байдаг. Тэгэхээр ерөөхдөө хоол эмчилгээ бол ер нь маш гайхалтай. Ер нь эзэн тэр өдрөөсөө эхлээл нөлөөлдөг. Тэрнээс одоо антибиотик эмчилгээ чи одоо халуурж байгаа хүнд чинь нэг за 3 өдөр хийж жишээ ингээд нөгөө халуун буруу багаар буугаад одоо хэвийн болдог штэ. Одоо ямар нэг эмийн эмчилгээ чи. Одоо өвчин намдах эм хэрэглэлээ гэхэд л одоо хэдэн өдөр дараалан өвчин намдах эмийг яг цагаар нуужиж тэр хүний өвдөлт нь арай бааланд багасдаг ч юм уу. Тийм байхад ногоон хоолны хувьд бол тийм биш. Маш яг эхний өдрөөсөө л ногоон хоол идлээ маргааш нас эхлээд шууд даралт нь хэвийн нормдоо ороод хаван бол ямар ч хаван буулгах эмгүүгээр хаван шууд буурдаг. Маш гайхалтай. Тэгээд өрөвслүүд их хурдтай эдгэрдэг. Одоо чинь тэр эмгтээчүүдийн өрөвсөл одоо тэр хатгаа бөөрийн өрөвслүүд маш хурдтай одоо нөгөө эмийн эмчилгээтэйгээ мэдээж хавсарна. Тэгээд эмийн эмчилгээтэйгээ хавсраад маш хурдтай эдгэрдэг. Манай уламжлалтын эмч маань хүртэл одоо урд нь мамб татсан эмнэлэг дээрээ одоо ажиллаж байхад болохоор нөгөө махан хоолор үйлчилж байгаа шүү дээ. Тэнгүүт мамб татсан одоо эмнэлэгт ажиллаж байх үеийн тэр нөгөө одоо үр дүн одоо энэ эмнэлэгт ажиллаад үр дүн хоёр өөр байна гэж надад хэлж байгаа юм л да. Тэнгүүт нөгөө хоол нь хөнгөн болохоор эмчилгээний үр дүн маш сайн хурдтай авдаг. Тэгээ тэр хүний дархлаа маш хурдан сэргдэг. Одоо ингэж байгаа байхгүй яг уламжлалчин бол миний яг олж мэдсээр уламжлалчин бол яг нэг тийм хүүтэн өвчний үед одоо халуун хоол өгдөг те хөнгөн өвчнөд хүн тоол хүнд өвчнөд хөнгөн хоол гэж яг эсрэг цэцэргээр нь өгдөг те цаашаа одоо ингэж ийм хүнд одоо энэ үйлрэлд нь халуун чанартай хоол энэ үйлрэлд одоо хүүтэн зэрүүн чанартай хоол гээгээл үйлрэл цаг ураас нь хамаарад өгдөг гэтэл тэр зүйл нь одоо ингээл одоо яг энийг тохируулах жишээ одоо ингээл за энэ халуун чанартай одоо хүүтэн чанараар өвдсөн хүн байлаа энэ халуун чанартай учраас хоньны мах үг өхрийн мах халуун чанарын юм үг гэл идэгээд тийм заавал тэр халуун бүлийн чанар сэрүүн чанар гэдэг нь зөвхөн маханд байгаа юм биш бод гол нууц нь ерөөсөл тухайн амьтны махан дагуулдаг тосны хүчилтэй холбоотой байсан юм байл шүү дээ. Дотор ковалент холбоо ямар вэ, хими холбоо, өсвөрөгчийн холбоо ямар вэ гэдгээс шалтгаалсан энэ бүх холбоонууд ч өөрөө тийм ээ бидний хийж байгаа ургамлын гаралтай бүх тоснуудад л байгаад байгаа шүү. Одоо хансан өөх тос хаана байх вэ? Одоо юунуудад их байгаад шүү дээ. Одоо кокосны тос гэх хэмжээд илүү байгаа үед бид нар хансан тос авах хэрэгтэй өвчтөнд бол коксын сөнөгч болж байна. Ханаагүй тосны хэрэглээ өндөртөө одоо халуун бүлийн чанарын тос өгөх хэрэгтэй бол майлгын соёлын үнс юм. Тиймэрхүү зүйлүүд ингээд зүйлүүд өгөө явчих учраас бас халуун хүүтэн сэрүүнийг тохируулах нь ургамал болгон чи ийм чанартай учраас бас ингээд ургамлаар ч гэсэн уламжлалтын эмчилгээг бас ингээд өгөх тийм боломж байгаа. Бүрэн боломжтой. Тэгээ ногоон хоол идснээр тэр хүний одоо хүүтэн хийгээр өвдсөн жишээ нь хүн байлахад маш хурдтай задардаг. Маш хурдтай задраад одоо барай хийхэд хүртэл маш хурдтай хөлрөөд маш хурдтай биеэс хорт удсаа гадагшлуулаад ер нь бол ингээд эдгэрэлт бол харьцангуй хурдтай явцдаг. Одоо өмнө нь би маш олон эмнэлэгт харалтын дараах өвчнүүдтэй ингээд өвчнүүдийг одоо эмчилж үзчихлээ. Тэгэхэд чинь одоо харалтын дараах эмчилгээнд бол бүр илт харагддаг. Ногоон хоолтой хоол идэх тусмаа л
харалтын дарах сэргэлт хурдтай байдаг. Яагаад бол одоо дотор эхтнүүдийг амрааж байж тэр тарих мэдрэлийн эсүүд ер нь сэргдэг. Одоо тэр цэма мэдрэлийн өвчтөн хүмүүс ер нь харагддаг л да. Паркинсон, Альцгеймер, тэнэгрэл эдэр чинь бүгд ерөөхдөө мах сүний одоо нөгөө хорт байцсанд хорцсонтой л холбоотой гэж сүүлийн үеийн эрдэмтэд бол үзэж байгаа юм байлээ. Тийм байх. Одоо яг бид нар Калвин Листенегийн гээд эмчийн хүүн бол мундаг эмч болцсон юм бэл. Тэгээ сүүл нөгөө энэ Game Changers гэдэг дэлхийд дахин зохиорсон гайхалтай гоног гарсан. Тэрэн дээр үзэж яхад бол махны уур гэдэг нь өөрөө хүний бие тийм өрөвсөлт их үүсгдэг юм байна гэдгийг бол их тийм. Тэр махны уурганд дагуулж байгаа одоо махны одоо бид нарт ч гэсэн маш их бактери байгаа штэ. Махны уурганд дагуулж байгаа тэр бактерийн хорн өөрөө маш юм хортой өндөр хортой байхгүй. Тэр хоронд нь л хүн маш их хэмжээгээр хорддог. Бид маш их хүчилшилт үүсдэг. Хүчилшилт үүснэ гэдэг чинь л тэр чигээр өрөвсөлтэй болно л гэсэн. Тэгэл өрөвслийн чинь цаана юу байгаа юм бэ гэхээр л нөгөө л судас хатуурах тий нөгөө л одоо нөгөө сахар ихсэх цус өтгөрөх тэгээд нөгөө хавдар эсүүд тэтгэгдэж одоо ургаж төлжих эдгээр чинь бүгд л хүчилшилтээр суурилж л өвч үүсдэг. Тийм болохоор одоо хүн шүлтлэг зүйлийг л одоо амаараа оруулах юм бол ер нь мөнхийн эрүүл байна. Тэгээд миний бас энэ ургамал суурилсан хоолыг сонгох бас нэг шалтгаан нь эмэгтэй хүн болгол одоо хөвшрөх дургу, арьс өвчлээдэх те хөвшрөх, эрт сэвэрших, хөвшрөх дургу. Тэнгүүт ерөнхийдөө бол веган хоолнд орсноос хойш миний одоо нөгөө энэ өөрийгөө ажиглахад би 5 жилдээ л нэг насаар ахаад байна уу гэж өөртөө дүгнэдэг гэж байна шүү дээ. Тий. Одоо хүмүүсийн нас жил болгон ахдаг бол би өөрөө миний физиологийн нас бол ер нь 5 жилдээ л нэгээр. Тэгээд ер нь бол өөрийгөө би 10 жилээр арай залуу харагддаг л гэж боддог. Тий. Залуу харагддаг те. За тийм байна. За гэхдээ ерөнхийдөө бол одоо яг шинжлэх ухаан бол ингэж үздэг байгаа байхгүй. Хүн уул нь бол ингээд яг зөв хоолой зөв амьдрал дээрх юм бол нэг хангалттай 120-150 наслах юм байна шүү дээ. Гэтэл одоо ингээд Японы хамгийн эрүүл хоолдог ард түмнүүд те. Тэгээд дээдл нэг дундаж наслах 80 мэж 89 мөч юм тийм байгаад байгаа байхгүй юу. Гэтэл ингээд яг ингэж явах юм бол уул нь бол бид нар чинь нэг тийм юу явах гэдэг шүү дээ. 100-150 хангалттай наслах гэдэг нэг гэж үздэг. За тэгэх юм бол одоогоор яг веган хоол бол одоо харьцангуй залуу салдуур болчихжээ те. За гэтэл бид нар ингээд одоо ингээд махнаас гарлал болоод ингээд бүх юм сайхан болчихгүй бол бас үгүй шүү. Махнаас гарлал бол хоолны боловсрол мэдгүй зүгээр ногоогоо жигэнжтэй гурлаа идээд явах юм. Тэгвэл яг махнаас гарсан бол яг веган хоолыг бас хүн ч бас нэг зөв идэх гэж юм байна шүү дээ тийм ээ. Тэр тал дээр та одоо яг эмч хүнийхээ үүднээс өөрийнхөө амьдралд тэр хүмүүс хоол өгдөг үүднээс нь надад бол нэгэнтээ би ингээд мах идэхгүй зүгээр ургамлын гаралтай хоол хүнс өнгөж байгаа бол веган хүнсийг яг юугийн зөв идэх яас ургамлын гаралтай хоол хүнс дор яг аль нь илүү хүчлэлэг байдаг, аль нь илүү шүтлэлэг байдаг. Тэр талаас нь төлөвлөхөө ярьж байгаа. Миний бодлоор одоо ингээд гурил гэдэг зүйл маань одоо веган шүү дээ тийм ээ. Гэсэн мэт одоо цагтын биеийн хөдөлгөөн маш бага хийдэг болсон ийм үед бас ингээд бас их хүчлэлэг орчныг үүсгдэг тийм ээ. Гэхмэчтингийн үе. Гэтэл гол шүлт үүсгдэг зүйл ихэнхдээ нарийн нохоонд байдаг. За энэ талаар бидэрт бол ургамлын гаралтай хоолуудыг хэрхэн зөв идэх вэ? Тэр талаар нь бас та. Ер нь бол нарийн ногоо илбэгтэй. Одоо чинь нарийн ногоо хэр чинь л нөгөө юуцай, буцаа, шамцай, тэ брокколи тэрийгэ төлхөө илүү хэрэглээд тэгээ уургийг болохоор илүүтэй одоо нөгөө шар буурц дүпүү гэхээсээ илүүтэй мэдээж байлгүй л яг. Тэрнээсээ илүүтэй шош, вандуй одоо нөгөө сэвэг зарам, лентил гэж яриад байгаа тийм. Тэр сэвэг зарам мэдрээсээ илүүтэй уургийнхаа одоо нөгөө одоо уурга илүү одоо аваад тэгээд одоо нөгөө гурилыг бол аль болохоор уул нь хоолноосоо хасуулсан. Хас чадахгүй бол маш багасгаад тэгжил хэрэглүүлэх зүгээр. Тэгээд өвлийн уйлралд одоо миний ажигласнаа шүү дээ. Өвлийн уйлралд ерөнхийдөө манай веганчууд маань бас яг газрын хөрснөөс доорх ногоонуудаа үнд сүрт ногоонуудаа багасгах хэрэгтэй. Тэр чинь нөгөө тэр тэнд ч одоо төмөс, луван, манжин эдгээр ордог шүү дээ, тийм ээ. Тэдрийг аль болохоор уул нь багасгах хэрэгтэй. Тэд нар маань дандаа бас нэлийн хүүтэнхийг бид нэлийн одоо үүсгдэг. Тэрийг илүү их идэвхжүүлдэг. Тийм байт юм билээ. Тэгэхээр нарийн ногоогоо төлхөө хэрэглэх. Мэдээж шинэ ногооны намрын уйлралд бол бүх ногоог яаж боловсруулж болно тийм. Тэгээ энд бас нэг хэлэхэд самар одоо нөө боловсруулаагүй гэл байдаг шүү дээ. Боловсруулсан самрууд бол дандаа сармаг. Одоо нөө хүчилэгч биш, шүлтлэгч биш. Тэгэхээр маш бага хэрэглэх хэрэгтэй. Ер нь бол давсалсан байх тусмаа л тэр чинь хүчлэг болоо явчихна тийм ээ. Хортой.
Тэгэхээр нөгөө самрыг бол аль болохоор багасгах хэрэгтэй. Хушиг алмонд тэгэл одоо бас нэг савлсан зарж байгаа ш тэднийгээ бол илүү төлөхөө хэрэглээд хэрэглэж давсалсан боловсруулсан зүйл гэдэг нь ерөөсөө муу болчиход байна тийм ээ. Тэгээд шошоо төлөхөө хэрэглэх нь одоо яг хуу шош буурцагч өөр бас маш өндөр хэмжээр эслэг агуулдаг учраас бас энерги ирч хүчийг гурил эзнээс илүү их тийм нөхөж өгнө ашигтай бактерийг нөхөн бас гайхалтай л да тийм ээ шош маань тий. Тэгээ ингэж иж байгаа тохиолдол уургийн дутагдал бол хийцэж чадахгүй. Одоо манай хамгийн одоо манай монголчуудын ганц асуудаг асуулт ерөөсөө за хэдэн жил идсэн бэ? За уургийн дутагдлалд орж ийн үү гэж асуудаг л да. Тэнгүүт чинь уургийн дутагдлалд орохгүй гэдгийг бол ерөнхийдөө би биеэрээ одоо өөрийнхөө ээж нөхөр өөр хүүхэд одоо тэгэл бүхэл одоо энэ үйлчлүүлж байгаа хүмүүс дээрээ одоо хамт ингээд та бүхэнтэйг ингээд харуулж л байна л да. Уургийн дутагдал ерөөсөө огт орохгүй. Эсвэргээрээ бүр уураг илүүдэх жоох нөгөө махан холтой хүнээс одоо яг тэр альбумын одоо тэр нийт уургийн хэмжээ шинжилгээгээр дандаа илүү гардаг. За тэгээд гол нөлөөр одоо яг бид нэг веган болоо гэж яг за веган ч бороо болж ер нь яг бид нар ямар ерөнхийдөө тийм витамин тижээлүүдийг ер нь төлхөө хэрэгжилж ивэл одоо веган за би одоо нэг энгийн хөнгө би веган болоо гэж болчлаа тий. Яг тэр хүмүүсийн хувьд яг тэр гол дутагдаад байх ч яг нэмэлтээр ингээд аваад ууж их хэвээр тийм витаминууд нь ер нь яг юу байна? Эрдэс минералууд нь юу байна? Одоо хоол үндсэн макро элементүүд бол болчлоо шүү дээ тийм ээ. Тэгээ ер нь гэхдээ нөгөө веган хүмүүст одоо ингээд ярихаар хүмүүс илүү веган хүмүүст илүү тэр B12-ын дутагдал нь байд юм гэж ойлгож байгаа. Гэхдээ ерөнхийдөө махан хоолтой ч бай, ногоо хоолтой ч ер нь B12-ыг ер нь ингээд яг өөрийнхөө боломжийн хэрээр ер нь ингээд 1 сар уугаад 2 сар амардаг ч юм уу, дахиж 1 сар уугаад ч юм уу. Ингэж нэг бас нэг завсарлагатай ингээд нэг уугаад сурчих хэрэгтэй. Ер нь B12-ыг. Яа B12 маань ерөөхдөө хүнснээс баг авдаг витамин шүү дээ. Илүүтэй нөгөө тэр ашигтай бактери маань бидэрт нийлэгжүүлж B12-ыг нийлэгжүүлж өгдөг. Бүдүүн гидсэнд үүсдэг. Тэнгүүт нөгөө ашигтай бактери маань махан хоолтой хүмүүст одоо биднийхээс 2 дахин бага байгаа шүү дээ. Тэгэхээр махан хоолтой хүмүүст төлхөө бүр B12 илүү дутагддаг юм байна гэдгийг бүр эрдэмтэн сүүлийн үеийн судалгаанууд гараад ирсэн байна. Тэгэд одоо хүмүүс чинь ногоон хоолтой хүмүүсийг илүү B12 дутагдaltaй гэж ярьдаг байсан бол одоо эсэргээрээ болцсон. Ногоон хоолтой хүмүүс маань болохоор бас л мөн тэр B12 ер нь тогтмол биш ер нь бол хэрэгжил ах хэрэгтэй. 1 сар хэрэглээд 1 сар амарч л байх хэрэгтэй биш тийм. Эсвэл тогтмол одоо өндөр тунтай B12-ыг 7 хоногт нэг удаа уучдаг ч юм уу. Тиймэрхүү байдлаар ингээд тогтмол ингээд хэрэглээ сурчихлаа. Тэгээд хажуугаар нь D-витамин бол угаасаа хүн болгонд л чухал хэрэгтэй. Хоолтойч бай, цагаан хоолтойч бай, ямар ч хоолтой бай D-витаминыг ер нь тогтмол хэрэглэх хэрэгтэй өөр хүүхдтэй болон настангуудтай. Зундаа нэг жоохон амарцсан дүгөрөө жоохон бие шаарж марч. Миний хувьд би чинь 10 жил энэ бас D-ийн одоо яг D-дээр ингээд суурилж ажиллаж үзэж байна л да. Тэнгүүт зундаа ч гэсэн уух хэрэгтэй. Яг бол нарны дэ маань ерөөсө хоримтлагддггүй тэр өдөртөө хэрэглэгдээд яг л тэр өдрийнхөө одоо нөгөө эсийн төвшөнд очиод хэрэглэгдэх юунда хэрэглэгдээд нөөцлөгддөггүй учраас ерөөхдөө одоо зундаа арай бага тунгаар одоо нөгөө өршлөн сэргийлэх тунгаар ууж ах хэрэгтэй ер нь бол. Бид нар ч одоо тэгэл 100 наран түлэгчээ сайхан дэ хураалаа үлжин өстэй хэрэглэнэ. За би өөрөө өөр хүүхдүүдээр одоо ингээд би ч одоо 3 хүүхдтэй л тий. Тэгээ манай 3 хүүхд би 3 хүүхдтэй ингээд зунжин ингээд нилээн борлуулаад одоо нөгөө D-ийг авч байгаа гэл одоо нилээн нүцгэн шалтангуулгээл тэгээд ингээд яг 9 сард намар ингээд хичээл эхлэнгүүт D-ийг шалгахад багал байт юм билээ. Тэнгүүт би ерөөсө хүүхдэд тогтмол уулгах ёстой байна. За өвлийн цагт жоох ахиухан тунгаар одоо 2000-таагаар уулгаад яг нэг 100-ны улирал нь бол 1000-таагаар уулгах шаардлагатай юм гэдэг. Ерөнхийдөө бол ойлгосон л доо тийм. Танаа яг ер нь бол одоо ингээд таны гэр бүлийн меню яг ямар шүү дээ. Өглөө босоод одоо яг юу идэж та одоо эмч хүн бол маш нарийн хэмжээнд захаа өдөр юу идэх вэ? Орой юу идэх вэ? Тэр талаараа бас нэг зогсгон дордаач тий. Ерөнхийдөө та голж хоолоо хийдэг. Тарч гэр бүлэрээ веган юм биш тийм ээ. Тийм. Гэхдээ манай нөхөрч нөөрөө яг веган хоолны тогооч мэрэгчлээ л дээ. Тийм. Уг нь яг нөгөө жинхэнэ мэрэгч нь бол нөгөө эрх зүйчлээ. Гэтэ нөгөө давхар нөгөө яг энэ хоолоо идэж хэрэглэхийн тулд одоо бид тээр хоёулаа сурсан л та. Гэтэ яг манай нөхөр яг тэр веган хоолны тогооч мэрэгчлээ. Тэгээд хоолоо бол ер нь ихэнхдээ хамтарч хийдэг. Тэгээд илүүтэй нөгөө нэг за өглөөний хоол бол ихвчлэн жимс байхыг л би илүүтэй үздэг. Ер нь бол тийм. Тийм одоо нөгөө хөнгөн жимсэн одоо жимсний шүү суудаг ч юм уу. Одоо бүр ингээд яг ориг шүүсийг гаргаад уухад яг хоол шиг тийм. Яг хоол шиг тэгж уул илүү үр дүнтэй. За зарим үед яг зарим эрдэмтэд бол үр тариа өглөө бол
хэрэгтэй л гэж үздэг. Одоо жишээ тий үр тариа юмнуу те Ovios ч юм уу тийм ээ. Ovios одоо нөгөө веган сүүндээ тэгээ жоохон үзэм ингээ багахаа юугаар ингээ баяжуулаад те хатаасан янз бүрийн жимсээр баяжуулаад ингээд сүтээ зураад идчихэж болж байна. Манай хүүхдүүд тэгж идэх дуртай. За өдөр болохоор ерөөхдөө би хүүхдүүдэд шарсан хуурсан юмнаас хол байлгахыг л хичээдэг. Арай илүү нөгөө нэг жигэнсэн ногоотой тэгээд хүч юм уу гурвалжин будаатай, бор будаатай. За төмсийг бол илүүтэй хэрэглэхээр бол бид нухаж хэрэглэх дуртай. Нухсан, шарсан байдлаар биш. За тэгэл хажууд нь мэдээж нөгөө уургийн юмнуудаа тавьж иддэг л дээ. Дүүпүү, шош маш тийм дүүпүү, шош тийм хүнснүүдээ илүүтэй хэрэглээл. Тэгэл орой хоол ихэвчлэн надад шөлтөө хоол байхыг илүүтэй одоо нөгөө чухалчилдаг. Шингэтэй хэлбэрүүдээс тэгж юм. Дандаа нарийн ногоотой. Тийм нөгөө шөлтөө хоол илүү. Та ерөнхийдөө энэ хүмүүстэй сүүлийн шарсан хуурсан бол нийлэгдс ходоодыг алж ийн гэж яг шарсан хуурсан хоолныг яагаад одоо жишээл одоо махыг шарахад бол яг хор тавдар үүсгдэг канцергийн гэдэг бодис маш хэмжээнд ялгардаг гэдэг. Ногоог шарахч бас ер нь бас асуудал үүсчлээ байна л да. Энэ шарж хуурах ер нь яагаад ер нь тийм их муу байд юм их гоё хоол их амттай болгодог тийм ээ. Тэрнээс хүмүүс их татгалзаад байдаг. Гэтэ ер нь миний ажигласнаар одоо би чи хуучин нөгөө ходоодны өвчтэй байсан гэдэг шүү дээ тий. Ходоодны өвчтэй байхдаа би чин одоо яг оюутан цагийн хоолноос болоод гэж ярьж байгаа боловч би чи эмээ өөдөр өссөн болохоор дандаа шилтэй хоол иддэг байсан. Уг нь бол хамгийн л эрүүл ходоодтой байх хэрэгтэй хүн байхгүй. Тэгээд тэнгуут оюутан болоод ходоод өвдөж эхэлсэн. За тэр болохоор хэсэг хугацааны одоо хоол дандаа шарсан уурсан хоол идснээс болсон байх. Гэхдээ миний бодлоор ерөөсөө энэ махан хоолтой л холбоотой. Угаасаа махан хоолтой хүмүүсийн хеликобактер маш өндөр байдаг. Цагаан ногоон хоолтой хүмүүсийн би хеликобактерийг маш ихээр судалж үзсэн. Ерөөсөө хеликобактер ихсдэггүй байхгүй юу? Тэгэхээр ерөөсөө махан хоолноос бид нар хеликобактер авдаг юм байна гэдэг нь ерөөхдөө бол одоо нөгөө практикаар бол харагдаад байгаа юм л да. Муу бактерийг бол махан тижээгээд байдаг. Ашигтай бактери нь болохоор хүнсний эслэгүүд маань тижээгээд байдаг. Хүнсний эслэгүүд маань тижээгээд байдаг. Тэгээд яг юу ярих гэж байлаа? Шарсан хуурсан дээр. Тий шарсан. Тий ногоог тэгэд би нөгөө ногоо олтой болсныхаа дараа би ч одоо миний ходоод идгэрсэн гэд нэлийн баатарлаг байгаа байхгүй. Тэнгүүтээ би нөгөө шарч хуурж юм иддэг л байсан л да. Тэглээгээд миний ходоод эргэж өвдөөгүй. Веган болсныхаа дараа. Болсон тий. Шарч хуурж нэлээд идэнэ. Одоо тэр цэма өдрийн хоолыг бишгэлтэй хоол идэх ер нь боломж байхгүй дандаа өглөө бэлтчихэд бэлдсэн хоолоо авч яваад халаагаад иддэг ч юм уу тийм байсан. Одоо бол би яг имлэг дээрээ яг одоо нөгөө үйлчлэгчтэй өгдөг хоолоо өөрөө идэж байгаа. Тийм болохоор яг илүүтэй эрүүлжижил байгаа юм л да. Гэтэ ер нь бол ногоо хоолтой хүмүүс маань шарж хуурч идлээгээд одоо яг махан хоолтой хүн шиг ер нь өвддөг юм байна гэдгийг бол би өөрийнхөө биеэр нэгдүгээр батсан мэдэрсэн. За хоёрдугаарт уг нь бол веган байх одоо нөө эрүүл веган гэж одоо бүр сүүлд ярьдаг болсон байна л да. Бүр нарийн болсон. Ногоон болсноор л эрүүл болчихгүй бүр эрүүл веган. Бүр цаашаа бүр эрүүл веган. Тэр нь болохоор бүр одоо нөө транс тос одоо энэ бүр тосноосоо бүр татгалзаж байгаа хүртэл тийм чиглэл рүү ороо явж ин л да. Бүр тэгээ огт боловсруулаагүй хоол одоо нөгөө raw vegan руу. Тий raw vegan одоо гурилгүй, тосгүй тийм чиглэл рүү илүүтэй хүмүүс одоо хөгжиж байна. Өөр юу нэх вэ? Самар мураас л авчих байх л да. Тийм, самар, олив, тийм, Одоо энэ бүхэл одоо нөгөө ургамал чинь уургатай гэдэгтэй адилхан бүх ургамал өөрийн гэсэн тосны бас бүтцтэй. Уургатай бас тосны бүтцтэй. Тэгэхээр тэрийг бидний бие эрүүл одоо бие маань ерөөхдөө тосын ялгаал, глюкоз, сахарын ялгаал одоо нөгөө уургийн ялгаал бид нар дотроо өөртөө ингэ нийлэгжүүлээд хэрэгтэй боцоо авчиж чаддаг л гэсэн үг. За веган хоол үнэхээр гайхалтай юм аа. За тгий байж л одоо ингээд за энэ хоолыг чи сонгоё тий. Тэгээд зарим хүмүүс ингэ жоохон дамжлагтай болёо. Лорд 2 мах идчих хахад тэгээд дараа нь веган болъё гэж айгүй ярьдаг шүү дээ тийм ээ. За язд 7 хоног нэг өдөр болоо. Та бол ерөнхийдөө ясна гэдэг тийм одоо 7 хоногт нэг удаа тийм ээ цагаал идж байгаа бол дараа нь 2 удаа цагаал тэгэл одоо тийм ээ махнасаа гараа веган болсон уу эсвэл шууд веган болсон уу ер нь хүмүүс тэгж дамжлагаар гарах хэрэгтэй юм эсвэл шууд гарах хэрэгтэй юм яг энэ талаар нэг жоохон дэлгэрэнгүй яриад байгаа. Ерөнхийдөө бол жиг нэг кул хоол гэдэг чинь одоо веган хоол болчиход байна шүү дээ одоо цаг үед л тийм ээ. Миний би өөрийнхөө туршлагаас харахад ерөөхдөө шууд гарсан л зүгээр. Одоо чинь
зөөр нэг онцгой жишээ татчих л да. Одоо ингээд тамхиа багсгаж агаад гарнаа л гэдэг тийм. Багсгасаар агаад гардаг хүн маш ховор л байдаг. Хэрэглэсээр нь л байдаг тийм ээ. Тэгэхэд мах сүүний хэрэглээ бас адилхан. Багсгаж агаад гарнаа гэхээр л ерөнхийдөө өөрийгөө л хуураад байгаа асуудал. Хэрвээ хүн яг өөрийгөө үнэхээр бодож байгаа эрүүл байя, одоо хөгшөрөхгүй баймаар байна, залуугаараа баймаар байна. Тэгээд үр хөвгттэйгээ сайхан ажиглалтай амьдрмаар байна гэх юм бол ерөөсөө нэг л өдрийн дотор шийдвэр гаргаад ургамлан хоол руу шилжихэд ямар ч асуудал байхгүй. Тэнд одоо яг л хүн өөрөө ургамлан хоолон идэх зохицолтой учраас шууд шилжихэд одоо асуудал байхгүй. Баггүй юу? Харин ч бүр эдисүүд баярлна шүү дээ. Тийм бай тий. Одоо манай эмдэг дээр бол бүр тийм шүү дээ. 10 хоног шууд л веган хоол руу шилжиж байгаа шүү дээ. Тэрнээс тий хүчээр шилжиж байгаа шүү дээ. Тэрнээс би дундуур нь махан хоол өгдөг ч юм уу тий. За энэ хүн зайлуул ядраад байгаа энийг махны шил уулгах чийч гэдэг юм уу. Тийм огт тийм байхгүй шүү дээ. Тий. Эсвэргээрээ тэр хүмүүс мань өөрсдөө бүр яг энэ хоолоороо бид нар яг 10 хоног сайхан эмчлүүлчихье гэдээ өөрсдөө бүр хүсдэг. Шууд ар гэрийнхэндээ хэлээл за би хоол авчруулахгүй шүү. Би энэ хоолоор байгаад идэрчмээр байна гэд ар гэрийнхэндээ өөрсдөө хэлдэг л дээ. Тэгэхээр ерөнхийдөө веган хоолны сонголт нь өөрөө эрүүл байх сонголт номер 1 сонголт юм а гэдгийг одоо нэгдүгээр өвцөн өөрөө яг мэдэрдэг л дээ манай эмэгт хэвчэж байгаа хүмүүс бол. Тийм ээ тий. Яг л би тэгээ нөгөө нэг хүмүүс ясны шүл буцалгаал, яс буцалгаал, хойгны шүл буцалгаал тэгж ууж ижил кальцаа нөхөд идэг гэж ойлгосон чинь яг энэ бод байлаар нь хоол зүй ухааны докторын судалгаан дээр бол хүний биеийг тийм илүү шүлтлэг болгодог хоол үзэгдүүлэх үедээ тэр кальцаар байдаг ногоонууд гэж маш их байдаг юм. Тэднийг хэрэглэхэд заавал тийм ясны шүлээ буцалгаж ууж ийж тэгж ясны кальцаа нөхдөг тийм ээ. Эсвэргээрээ ясны шүл уудаг ч юм уу одоо ингээд сүү унгууд кальцаа аавна гэж боддог ч тийм монголчууд сүү уухаар кальцаа аавна одоо ясны шүлээ уухаар кальцаа аавна гэж ойлгоод байдаг. Эсвэргээрээ тэр одоо нөгөө ууж байгаа сүү маань бид байгаа кальцийг гадагшлуулна шүү дээ. Бүр эсвэргээрээ ясны сэргийлэлтэнд оруулна. Энэ маань ерөөхдөө практик дээр бүр батлагдсан шүү дээ. Одоо жишээ нь Америк нэгдсэн улс чинь номер 1 өглөө болгон сүү уулгадаг, арт түмнээ уулгадаг тийм байсан бол одоо номер 1 остеопороз тэр нөгөө ясны сэргийлэл дээр номер 1-т орсон. Дэлхийд орсон тэр өвчлөлөөр нэгдүгürt орсон явж штэ. Тэгэхээр энэ бол угаасаа практик дээр батлагдсан юм штэ. Яагаад тэгэж одоо хүчилчилт гэдэг маань өөрөө цус хүчлэг болох тусмаа л яснаасаа булчингаасаа одоо тэр бүх эрцүүдээ цус руугаа татна. Натр, кали, төмөр одоо тэр магний гэд бүхэл нэг цусаа шүллэг болгохын тулд татаад тэр татсан маань бөөрөөр эргэлдээл эрцээ гадагшлуулна л гэсэн үг. Тэнгүүт бүрэндэс нь мөрөл үзүүлэх бод тэр их эрцүүд ч одоо тэгжтэй одоо нөгөө бөөр чулууч бас нэг их усүр чинь тэр байхгүй юу. Тэгэл нөгөө нэг бөөрөөр их л хэмжээний эрц одоо бидний идж байгаа давсны хэрэглэнээс хамаараа дээрэс нь нөгөө одоо хүчилчилтээс хамаараад их хэмжээний эрдэс бөөрөөр эргэлдэж ир гэсэн үг байхгүй юу. Тийм. Тэгэхээр бөөрийн маань шүүх процесс маань уламжлал хүндэрнэ. Тэгэхээр нөгөө сүүн бүтээгдэхүүн их хэмжээгээр уудаг хүүхдүүд ч гэсэн анзаарсан баг. Ингээл тасгаар шүттэл явдаг штэ тийм. Ингээд нөгөө шүдэн ингээ бүр ингээ нөгөө жижиг ингээд яг хөрөөний ир шиг ингээд тасгаар болцсон. Хэрвээ суудаг хүүхдүүд кальцаа нөхдөг байсан бол тэгж одоо нөгөө карис шүдний одоо хорхот төвчнөр өвтгөл байх хэрэгтэй шүү дээ тийм. Тэгээ одоо би өөрхөн 3 хүүхдээр ажиллаж байна. Манай 3 хүүхд ч одоо веган сүү уудаг. Өхрийн сүү амтны гаралтай сүү уудаггүй. Хорхот шүд байгаа юу? Бид нар ч одоо сүүл хизээ шүдний эмчтэр очсон ч санахгүй шүү. Лав 2 жилийн өмнө л баг тийм. Шүдний эмчтэр дээр тэгж тогтмол очиод байдаггүй. Тийм. Гэсэн мөртлөө иддэггүй тий. Тийм мах сүү өндөг иддэггүй. Тийм. За та төлөвлөлтийнхаа одоо бидний энэ үзэж байгаа хүмүүстэй хандаад яг тийм эмч хүний зүгээс бас тийм ээ эрүүл мэндэд анхаарах тийм нэг хэдэн сайхан хэрэгтэй зөвлөгөөг бас тий өгөөч гэж хүсье. За хүмүүс маань одоо эрүүл мэндэ бодоод тий одоо ургамал суурилсан хоолыг сонгоорой. Веган болсноор та ерөөсөө л бүр эдсэн тэр өдрөөсөө эхлээл эрүүл болох тэр ахламууд ч нэхэлт юм шүү гэдгийг л хэлмээр байна да. Тэгээ веганд бас зөв веган тийм ээ. Веган гингүүтэл манай монголчууд чинь за сүүтэй будаа арц. Тэгэл гижил төсөөлдөг штэ тийм ээ. Тийм тэгэл нөгөө тийм одоо зүгээр төмөстэй шарсан төмөстэй цойвон
Тэгэл нөгөө баахан гурилын идэх юм тийм ээ. Дандаа боо, борцог, торт гэл ингээл тиймэрхүү юмар төсөөлөд идэг. Тийм биш ээ. Тэгээд одоо манай тэр vegan sweet kitchen дээр тавигддаг тэр онлайн хичээлүүд рүү ороод тийм ээ. Одоо таны хичээл бас байна шүү дээ. Таны хичээлүүдийг байнга тогтмол үзээд ерөнхийдөө бол нөгөө эрүүл байх гэдэг чинь өөр их амархан. Уг нь бол их амархан. Тэгэд хүн өөрөө л хичээх юм бол эрүүл байх бол уул нь амархан шүү дээ. За тэгвэл тэгээд хариуцлагатай байж өөрийнхөө хоолны менюг үл тийм эрүүл зөв болгох хэрэгтэй юм байна. Тэрүүн дээр маш сайн судлах хэрэгтэй юм байна. Тэгээ манай монголчууд ч өөрсдөө их эртний их оюунлаг сүнслэг ард түмэн байсан. Хүн ер нь 5 отол гэж ярьдаг байсан шүү дээ. Нэгдүгээрт нар, тэгээд ус, агаар, хөдөлгөөн, хамгийн сүүлд хоол орж байгаа шүү дээ. Тэгээд ер нь эртний дээр үеийн монголчууд бол 2-3 хоногтоо нэг удаа хоол яг боловсруулсан хоол иддэг. Тийм ард түмэн байсан. Тэрнээс одооных шиг ингэж өдрийн 3 удаагийн махан хоол идээд өөртөө ачаалал үүсгээд тий. Тэглээд манай монголчуудын улирлын чанартай хоол хонцлог хүртэл алдагдсан шүү дээ. Жилийн 4 өдөр махаа иддэг тий. Жилийн 4 улирал махаа идэж чинь зундаа бүр хортой болгож идэж чинь хорхог боодог болгож идэж чинь тийм ээ. Тэгэл өвөлдөө бол бүр одоо хэтрүүлэн идэж штэ одоо. Тийм. Тийм байна. За тэгээд өнөөдрийн зочноор бол корсон эмнэлгийг Монголын хамгийн анхны ургамал зөөрөөсөө хоол хүнстэй корсон эмнэлгийг үүсгэн байгуулсан Саруул эмч маань оролцлоо. Тэгээд сонирхолтой сайхан ярилцлага болсон гэдэгт бид итгэлтэй байна. Тийм. За та бүхэндээ баярлалаа. Эрүүл ихийг хүсье. За таны ирээдүйн ажил амьдралд бас илүү хийх хүсье. Баярлалаа танд. За